Тэгэхээр хэдүүлээ бол одоо сэдвийн хичээлүүдийг бол үзэж дуусчихсан. Би бол бүх одоо анхан шатны хичээлүүд сэдвүүд дээр бол вебинар оруулснээрээ бол бүгдээр нь орж дууссан. Тэгээд одоо бол юу хийж байгаа вэ гэхээр үнцгий шатны зөв хийх хичээл гэсэн. Тэгэхээр хичээлүүд дээр бол вебинар болоод тэр вебинарууд бол орж дуусаад бол хэдүүлээ харчихсан ямар вебинар орж ирэхээр market overview гэё одоо яг уучлаарай агш таны дуучин амар царигаас сонсогдохгүй бах юм. За дуучин ерөөсөө сонсогдохгүй цаана аваад яг вебинар тэр одоо үнцгий шатны вебинар бол орж ирэх гэж байна. Энэ дөрөв сонсогдож байгаа юм уу? сонсогдож байна уу? сонсогдож байна одоо. Амар цаана сонсогдож байна. Одоо юм ба. Цаана сонсогдож байна. Хэн нэг мессеж явуулчихсан юм уу? Тэгэхгүй бол сонсохгүй багш гэнэ өөрөө. Цаана сонсогдоод байна. Хийсэн дээ. Бага хийсэн дээ. Байна. Ano? Одоо сонсогдож байна уу? Өдөр сонсогдоод байна уу? Дөрөвнийхтэй яг адилхан байна. Микрофоноо залгчихсан. Сонсогдож байна уу? Уулын чанар яриад байна. Үзэгтэй. Морин үзэгтэй. Зэ сонсогч байна одоо. Одоо янз сонсогч. Одоо гоё юу те? За би энэ тохиргоог нь өөрчилсөн байсан юм байна. Цаанаас автоматар. Зэ одоо гоё сонсогч байна уу? За. Болж одоо та нар нэг ярьтаа. Нэг нь мик нэгэд ярьтаа сонсогдох нь үзье. Сонсогдож байна уу багшаа? Та нарын дуу сонсохгүй байгаа шүү. Бано. За. Одоо сонсогдож байна. Эхлэе. Тэгэхээр өнөөдөр бол бид хэд бол үзэх үү гэхээр гүнзгий шатны хичээлүүд рүү орж байгаа. Тэгэхээр гүнзгий шатны хичээл дээр бол хэдүүлээ юу үзэх вэ гэхээр ерөнхийдөө би liquidity inducement гэдэг хичээлийг орно. Liquidity inducement. Тэгэхээр liquidity inducement гэдгийг бол юу вэ гэдгийг бол тайлбарлана гэсэн. Liquidity inducement. Тэгэхээр би бол liquidity inducement-ийг бол бас арилжаанд бол байнга ашиглаж арилждаг. Энэ бол та нарын одоо арилжааны магадлалыг бол маш өндөр хэмжээнд бол ихсгэнэ. Тэгэхээр арилжааны одоо магадлал өндөртэй арилжаанд орохын тулд бол liquidity inducement гэдэг зүйлийг мэдхгүйгээр арилжаанд бол бас тийм өндөр магадлалтай арилжаанд орохгүй, дээрэс нь бас алдагдал хүлээх одоо
магадлалыг ихсэж чинь гэсэн үг. Liquidity inducement-ийг ойлгохгүй бол тэгэхээр liquidity inducement гэж юу юм бэ? Тэгэхээр liquidity inducement гэдэг бол одоо ханш бол ингээд явж илаа гэж бодъё л доо. Ханш бол ингээд явж илаа. Тэгэхээр ерөнхийдөө бол liquidity inducement гэж яг юу ирээд байна гэхээр ханш бол ингээд одоо төгс зураглал шиг бол байнга явахгүй. Ханш бол одоо жишээ нь ингэх ч юм уу те. Одоо complex pullback ч юм уу. Явна шүү дээ те. Тэгээд ингээд хай үсгэд явж илаа. Тэглээ гэж бодоход liquidity inducement гэдэг нь бол одоо та нар бол liquidity хамлалтуудыг бол мэдж байгаа шүү дээ те. Liquidity хамлалтуудыг бол мэдж байгаа. Хэдүүлээ бас модель 1 2 гэдээ үтсэн. Тэгээд юу гэдэг вэ гэхээр одоо ингээд хаа ингээд үүсчлээ гэж бодъё л да. Одоо ингээд одоо break of structure-ууд бол ингээд явж илаа гэж үтэй. Тэгээд хаш бол ингээд өсчлөө гэж үтэй. Тэнгүүт liquidity inducement гэхээр одоо энэ дунд бол одоо та нар харах юм бол би өмнөх хичээлүүд дээр ч гэсэн заастай. Одоо ингээд ийм бол байгаа шүү дээ. Одоо төгс зураглал гэж байхгүй шүү дээ. Одоо ийм зураглал гэж байхгүй шүү дээ. Дандаа бол дунд нь бол ийм сонирм мессеж юм уу те гэж хэлж болохоор хөдөлгөөнүүд бол үүсдэгтэй. Тэгэхээр хэдүүлээ бол яг жинхэнэ зах зээлийн хөдөлгөөн бол ямар хөө байдагтай ойролцоо зурж үзье те. Одоо юу гэдгийг. Ингээл месси те. Ийм л одоо хөдөлгөөнүүд явагддаг шүү дээ те. Одоо юу гэдэг ингээд ч юм уу те. За нэг ийм хөдөлгөөн явагдчихлаа гэж бодъё. За тэгэнгүүт юу гэдэг вэ гэхээр ингээд хай үсчлээ гэж ойлгоо хэдүүлээ. Энэ дээр бол шинэ хай үсчихсэн. Сонсогдохгүй байна уу? Сонсогдож байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Сонсогдож байна уу? Гүйл энд байгаа. Сонсогдож байна гинэ. За микээ сайн үзээрэй. За тэгэхээр ингээд high ингээд үүсгээд явж байна те. Low, high, low. Тэгээд энийг бол break of structure үүсгээд эвтчихсэн учраас энэ бол бидний high low болж байна те. За high low болж байна. За энд бол шинэ high үүсчихсэн те. Тэнгүүт одоо хідүүлээ оролт хийх гэдэг шүү дээ. Оролт хийх гэдэг. Тэгэхээр яг хаанаас орохоо мэдэхгүй байна гэсэн одоо хүмүүс бол маш их байдаг. Нэг бол одоо яг багшаа хаанаас орох гээд ерөнхийдөө хаанаас орвол зүгээр юм бэ те? Хаанаас орвол илүү магадлал өндөр юм бэ гэж бол сурагчид маань бол асуудаг. Тэгэхээр энд бол ингээд сонирхлын цэгүүд ингээд дунд нь бол маш олон сонирхлын цэг байгаа. Ингээд сонирхлын цэг үүсчихсэн байгаа те. Тэгэхээр хаанаас орвол илүү магадлалтай байдаг вэ гэхээр одоо liquidity inducement явагдсны дараа орохоор илүү магадлалтай байдаг байхгүй. Liquidity inducement. Тэгэхээр liquidity inducement хаана вэ гэхээр энд байна. Одоо чи энд бол liquidity inducement. Энэ liquidity inducement. Тэгэхээр энэ liquidity inducement-ийг хамаад энэ liquidity-г хамсны дараа энд байгаа сонирхлын цэг дээр хааш ирэх юм бол илүү өндөр магадлалтай баггүй. Эндээс бид нар одоо богино цаг дээр шилжүүлээд change of character хараад эндээс одоо наривчлалтай арилжаанд бол ороход илүү өндөр магадлалтай арилж болно гэсэн үг. Энэ бол нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр liquidity хамлалтын дараа одоо орж байгаа оролт бол хамгийн магадлал өндөртэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энд бол ингээд та нар харах юм ер нь бол жишээн дээр харах юм бол дандаа liquidity хамсны дараа л одоо нэг structure одоо идэгдсэний дараа л ингээд айгу хүчтэй хөдөлгөөнүүд орж ирээд байгааг харж байсан юм зү тэ. Одоо ингээд structure явж байгаа л тэгэл ингээл нэг structure эвдэнгүүтэл гинтийн ингээл хүчтэй хөдөлгөөнүүд ингээд явдаг штэ. Тэгэхээр энэ бол дандаа энэ том хөдөлгөөнүүд дандаа энэ structure одоо liquidity-нуудыг бол хамсны дараа тэ liquidity inducement явагдсны дараагаар ирдэг. Тэгэхээр энэ бол ямар учиртай вэ гэхээр энэ бол liquidity хамаад байгаа байхгүй юу?
Тийм учраас энэ хүчтэй банкны одоо хөдөлгөөнүүд бол энэ liquidity inducement-ийн дараа орж ирдэг. Тэгэхээр liquidity inducement-ийг бол яг юу гэж харж болохгүйгээр одоо энд бол ингээд одоо энд жишээлбэл илүү одоо юу тайлбарлах гэх юм бол одоо жишээлбэл одоо энэ юу гэдгийг одоо ингээд ийм юунууд байна те. Тэгэнгүүтээ за одоо ингэж байж лаа. Энд бол ингэж liquidity хамт бол байгаа шүү дээ. Энд бол энийг бол liquidity хамт үүсчих хэвээр. Энд бол одоо жишээ нь double bottom ч юм уу те. Double bottom liquidity ч байж болно. Эсвэл юу гэдгийг ийм high liquidity байж болно те. Тэгэхээр энийг харах юм бол та бүхэн харах юм бол энийг сайн анзаараарай. Энд бол ингээд range байгаа. Бидний range одоо энд бол одоо break of structure явагдсан маа шүү дээ. Энд бол break of structure явагдчихсан маа. Тэгээ энд бол range байгаа байхгүй энд range. Тэнгүүд энэ range дотор ингээд бас ингээд дотор нь бол бас range-үүд ингээд үүссэн байдаг. Дотор нь ингээд range-үүд үүсчихсэн байдаг. Ингээд ийм range-үүд үүсчихсэн байдаг. Тэгээд энэ range дотроо бас unmitigated сонирхлын цэг буюу одоо ерөөсөө өмнө нь хүрээгүй те. Одоо энийг бол одоо order block ч юм уу те байлаа гэж бодъё те. Order block байлаа гэж бодъё. Тэнгүүд энэ order block дээр бол ханш ерөөсөө ингэж хурж ирж өсөөгөө. За ханш бол ингэж хурж ирж өсөөгөө. Баа шүү дээ тийм энэ бол ерөөсөө энэ order block-ыг бол ашиглаагүй байгаа. Тэгэхээр энэ order block бол ашиглагдах магадaltaй тийм. Тэгэхээр энэ order block-ыг хүчтэй болгоод байгаа зүйл нь liquidity inducement гэхгүй. Энэ хоёр гэхгүй. Одоо жишээ нь энэ дээр бол энэ liquidity-нуудыг хамаад ханш хэрвээ орж ирээд энэ break of structure-ыг үүсгэсний дараагаар ханш буцаж одоо pullback хийгээд тэгээд энэ хоёр liquidity биш үү тийм. Энэ доор бол маш их мөнгө цуглардсан байгаа. Банкуудын мөнгө цуглардсан байгаа байхгүй. Тэр банкуудын мөнгө хамж аваад энэ дээр жижиг цаг дээр ч юм уу те баталгаа жижиг цаг дээр баталгаа авахгүй энэ дээр лимит ордер тавьсан ч гэж болно. Энэ дээр лимит ордер одоо буюу те buy limit ордер тавиад өгсөн ч болно. Buy limit ордер тавиад өгөх юм бол бас болно. Эсвэл илүү наривчлалтай арилжахыг хүсвэл жижиг цаг руугаа шилжүүлээд 1 минут руугаа шилжүүлээд 1 минут дээр бол энэ дээр бол энэ сонирхлын цэг дээр ирэнгүүт баталгаа аваад confirmation entry хийж болно. Буюу одоо чок хөдөлгөөн үүссний дараа бол оролт хийж болно те. Тэгэхээр та нар бол аль алингаар нь ч орж болно уу? Яг эхлээд сурч байвал одоо limit order-ооч одоо 50-д сурцсан байж болно те. Заавал одоо баг цаг дээр бол арилжих албагүй шүү дээ. Өөрсдийнхөө сэтгэл зүйдэл одоо тохирсон, өөрсдийнхэн одоо яг тохирсон арга барилаа олох шаардлагатай. Тэгэхээр би бол та нарт бүх одоо элементийг заагаад байдаг чи өөрсдөө тохирсон арилжааны арга барилаа олоо л гэдээ бүгдийг нь бол заагаад байдаг байхгүй. Тэгэхээр энд бол liquidity inducement ингээд хамтсан байгаа шүү дээ. Одоо энд бол ингээд одоо маш их долларууд бол хамагдаад тэгээд энэ огцом хөдөлгөөн эндээс орж ирнэ. Тэгэхээр энд бол дунд нь бол ингээд сонирхлын зэгүүд байгаа шүү дээ залуусаа. Дунд нь бол сонирхлын цэгүүд байгаа тийм. Хэдийгээр ингээд дунд нь ингээд энд ч гэсэн ингээд сонирхлын цэг байгаа. Энд ч гэсэн ингээд сонирхлын цэг байгаа шүү дээ. Тэгэхээр хаш бол энэ эдгээрийг бол хамаад liquidity-нуудыг хамж аваад тэгээд дараа нь маш хүчтэй хөдөлгөөн орж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ liquidity-г хамаагүй бол ханш бол энэ дээр бол зүгээр энэ order block-уудыг жоохон шалгаад, жоохон өсөж байгаа, жоохон шалгаад, жоохон өсөж байгаа. Тэгэл энэ одоо өндөр магадaltaй сонирхлын цэг шүү дээ тийм. Энэ дээр ирээд огцом хөдөлгөөн хөвчлээ орж ирдэг шүү. Тэгэхээр liquidity inducement гэж бол энэ range доторх одоо тодорхойлтын та нар бичээд тав. Liquidity inducement гэхээр одоо энэ одоо тодорхойлтыг нь одоо бичиж аваад замир. Би яг тодорхойлтыг нийлээд үзье. Илүү ойлгомжтой маягаар.
За. Тэгэхээр liquidity inducement гэдэг нь range доторх одоо энэ range дотор биш үү? Энэ range дотор байна те. Тэгэхээр та нар юугаараа зурдаа? Энэ одоо энэ дотор байгаа liquidity inducement-үүдийг зурдаа одоо энэ range liquidity-нүүдийг зурдаа. Одоо range дотор байгаа liquidity-нүүдийг зурдаа. Тэгэхээр нөгөө юу зурдаг юугаар ашиглаад энэ дотор байгаа liquidity-нүүдийг зурдаа энэ range дотор байгаа. Зөв. Nice. Тулгаа nice, MMR nice. За. Зөв. Яг зөв. Тэгэхээр аль нь liquidity inducement болоод байна гэхээр энэ болоод байгаа байхгүй залуучуудаа. Энэ бол double top маягаар үссэн ч гэж болно. Эсвэл ийм trend liner үссэн ч гэж болно. Тэгээд доор нь бол сонирхлын цэг бидний жинхэнэ сонирхлын цэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг ч үеж болно. Одоо залуусаа. Энэ бол нэг ч үеж болно. Одоо ийм байсан ч үеж болно те. Хаш бол ийм нэг ч байсан болно. Тэгээд энэ нэг байх юм бол энд liquidity хамалт бол энд орж ирээд тэгээд өснө гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо liquidity inducement-ууд бол нэг ч үеж болно, ингээ хоёр ч үеж болно, гурав ч үеж болно те. Тэгэхээр бүгдийг нь бол ингээ хамаад тэгээд ханш бол extreme цэг дээр одоо жишээ нь ирээд өсөж штэ те. Тэгэхээр ханш бол ийм liquidity inducement бол байсан тохиолдолд энэ одоо range маань бол дагаад энэ range дээр ханш ирээд өсөх боломж илүү магадaltaй болно гэсэн үг. Тэгэхээр та нараас би нэг асуулт асууя л та. Тэгэхээр энэ range дотор байгаа liquidity бол энэ байна те. За тэгвэл ийм байлаа гэж бодъё. Тэгэхээр одоо ийм тохиолдлууд байна шүү дээ. Ийм ингээд одоо дотроо энэ range liquidity-г үү те. Тэглээ гэж бодоход одоо энд бүр ямар ч энэ донд нь энэ range liquidity авчихаар юм байхгүй заяа. Тэгээд ингээд өссөн байлаа гэж бод. За энд бол ямар нэг одоо ийм юу байхгүй. Одоо ийм liquidity-нууд байхгүй те. Liquidity-нууд байхгүй ингээд энэ range liquidity байхгүй юм. За байхгүй. Тэгэхээр энэ тэгэхээр хаш бол энэ дээр бол буцаж ирлээ гэж бодъё. Энэ сонирхлын цэг дээр ирлээ гэж бодъё. Тэ? Тэгэхээр ямар нэг inducement байхгүй. Тэгэхээр энэ сонирхлын цэг хэр хүчтэй вэ залуусаа? Энэ сонирхлын цэг хүчтэй байж чадах уу? Чадахгүй л гэж бодож хариулж болно. No гэсэн байна. За. Хүчтэй биш чадахгүй гэж тэ. Зөв. Тэгэхээр энэ бол бас магадлал багтай залуусаа. Та нар энэ арилж авч бол саяны энэ liquidity inducement-тэй арилж бодох юм бол энэ бол асар бага магадлалтай харьцуулах юм бол яагаад магадлал багтай вэ гэдгийг би та нарт хэлье. Тэгэхээр энд бол liquidity inducement-ууд байна гэдэг чинь энэ доор одоо энэ байгаа liquidity inducement байгаа шүү заяа. Тэгээ энэ доллар гэвэл бол ингээ хамаадан шүү дээ. Нэгсэндээ энд бол арилжаанд орсон хүмүүс байгаа гэсэн үг байхгүй liquidity inducement вэ. Энэ арилжаачдыг хамжийн гэсэн үг байхгүй. Хамангуут доор нь банкнуудын орсон ордер угааз. Тэгэхээр энэ банкнуудын орсон ордер бол дэмжигдэх магадлал өндөр гэсэн үг. Яг л энэ liquidity хамжиж байгаа учраас нэгсэндээ retail арилжаачдыг хамчихсан одоо хамчихсан учраас те. Нэгсэндээ энд бол liquidity inducement байж ийн гэдэг чинь stop loss нь бол доор нь байх магадлалтай гэсэн үг шүү дээ. Retail арилжаач те. Тэгэхээр тэднийг хамангуут бас доор нь одоо бидний одоо өндөр магадлалтай сонирхлын цэг байна шүү дээ. Тэгэхээр энэ сонирхлын цэг дээр ирээд банкнуудаас одоо ордер бол орж ийн гэсэн үг байхгүй юу? Одоо илүү магадлалтай сонирхлын цэг болж байна л гэсэн үг. Тэгэхээр ийм одоо сонирхлын цэг байна. Энэ бол liquidity inducement гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ range liquidity энэ бол одоо бидний заавал одоо харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр заавал одоо харгалзаж үзэх ёстой. Одоо арга барил гэх юм уу? Тэгэхээр
заавал энийг бол та нар арилжаан дээр ашиглах хэрэгтэй. Тэгвэл өндөр магадaltaй арилжаанд орох боломжтой болно шүү залуусаа. Тэгэхээр одоо жишээ нь одоо ингээд юу гэдэг чинь одоо ингээд одоо нөгөөний паттернууд бол ингээд зарим үед ажиллаад байдаг шүү дээ. Жишээ нь ингээд унаатай. Одоо энэ одоо паттерн бол бас өндөр магадaltaй одоо юу вэ? Энэ одоо өсөлт ингэж орж ирээд ингээд 1 2 3 те 3 удаа ингээд liquidity хамчиж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ чинь liquidity хамчиж байгаа учраас энэ чинь нөө эндээс унах магадлал өндөр болоод ирж байгаа байхгүй. Тийм учраас ундаг байхгүй. Энэ одоо паттернууд ажилладаг шалтгаан. Тэгэд ер нь бол тийм магадлал багтай магадлалтай одоо паттернууд байна л та тий. Тэгэхээр энэ бол бас өндөр магадлалтай шүү. Яг одоо сонирхлын цэг дээр одоо ирж штэ тий. Сонирхлын цэг дээр ирээд тэгээд ингэж олон дахин ингэж liquidity хамлалттайгаар сонирхлын цэг дээр очиж байгаа юм бол наачаа бас liquidity хамлалтууд бол хамагдаж байгаа учраас одоо retail ярилж байгаа stop loss-ыг бол хамаад яваад байгаа гэсэн үг шүү дээ. Одоо манипуляцийн хөдөлгөөнүүд энд бол үүсээд байгаа байхгүй. Банк бол манипуляц хийгээд бүх одоо stop loss ордеруудыг хамж аваад тэгээд унахад бэлтгээд байна гэсэн. Нэгсэндээ хэлэх юм бол одоо банкнууд бол бүх одоо юугаа бол шууд нэгэн зэрэг зарч чадахгүй шүү дээ. Эндээс зарах сонирхолтой байлаа гэж бодоход нэгэн зэрэг ингээд шууд зарч чадахгүй. Тэдэрт бол liquidity хэрэгтэй байхгүй. Liquidity ингэж хамах хэрэгтэй. Хамжиж эндээс зарах байхгүй. Яг гэвэл энэ хамлалтууд дунд чинь brick of structure гэл тэ. Brick of structure гэл одоо retail ярилж чинь энд бол задарчлаа гэх. Эндээс retest хийнгүүт орж ийн. Энд дээр задрангууд нь орж ийн. Энэ бүх энэ оролтууд биш үү те. Одоо энэ retail ярилжаач бол эндээс орж байгаа шүү дээ. Retail ярилжаач орж байгаа. Тэгэхээр худалдан аваад байгаа шүү дээ. Худалдан авч ийн. Тэгэхээр худалдан авах сонирхол байж ич одоо зарах сонирхол шүү дээ те. Тэгээд худалдан авуулж манипуляц хийлгэнгүүтээ энд 3 дахь дээр нь ч юм уу те. Нас ундаг байхгүй. Тэгэхээр энэ нас унж байгаа цэг нь бидний сонирхлын цэгтэй давхцах юм бол бас өндөр магадaltaй болох арилжаа болох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ бол энэ liquidity inducement-тэй яг ижилхэн. Liquidity inducement бол бас айгу одоо юу гэсэн үг. Илүү одоо юу гэсэн үг. Бас магадлал өндөртэй гэсэн. Тэгэхээр одоо та нар харах юм бол ер нь бол ойлгомжтой хөөстэй залуусаа. Order flow байвал унах магадлал гэж хараад байгаа юм биш үү? Чадахгүй. Чатан дээр цагийн хамаарал чухал уу? Тийм. Цагийн хамаарал бас маш чухал. Одоо цагийн хамаарал маш чухал. Одоо та нар харах юм бол 4 цаг дээр ингээд ханш бол ингээд brick structure ингээд явагдаж шүү дээ. Тэнгүүт 4 цаг одоо бидний талд одоо энд бол brick structure үүсчихсэн байлаа гэж үү. 4 цаг дээр одоо би бас энд бол маш чухал зүйлийг ярьж өгч байна. Тэгэхээр энэ юу гэхээр 4 цаг дээр ингээд ханш өслөө. 4 цаг дээр ингээд ханш өслөө. Тэнгүүт 4 цаг одоо бидний талд байна тий. Одоо buy гэж худалдаж авахд одоо тий. Худалдаж авахд одоо бидний талд байна. 4 цаг бидний талд байна. Up байна тий. За тэнгүүт 15 минут дээр шилжүүлээд тарангууд 15 минут дээр шилжүүлээд тарангууд 15 минут дээр шилжүүлээд тарангууд чинь эн чинь бас ап байдаг байхгүй. Бас ап байна. За тэгэнгүүт та нар эндээс одоо юу гэж харах вэ гэхээр одоо ингээд харах юм бол энэ 15 минут ап байгаа шүү. За энэ дунд нь байгаа гэсэн үг. Жижигрүүлээд харах юм бол ингээд ап байгаа гэсэн үг. За тэгээд юу гэсэн үг вэ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр за тэгэхээр энэ бол яагаад ийм 15 минутаар ап байгаад тахад одоо бид нар бол сэл арилжинд орохгүй шүү дээ энэ дэр бол. Одоо энэ дэр бол 4 цаг дээр одоо structure эвдэгдсэн байхад бид нар бол энэ дэр бол унана гэж харна шүү дээ. Энийг бол унана гэж харна. Сэл арилжинд харна. Хэрвээ энэ 15 минутаар ингэж ирэх юм бол change of character хийгээд ирэх юм бол change of character хийгээд ирэх юм бол тий. Change of character хийж эргээгүй цагт бол бид нар стил одоо ханш бол дээш өгснөө гэсэн хандлагатай шүү дээ. Энд бол энэ дунд ерөөсөө сэл харахгүй гэсэн ингэж иргээгүй л бол. Тэгэхээр та нарын одоо альва сонирхлын цэг дээр те том цагийн сонирхлын цэг дээр ирээд 4 цагийн одоо structure идэгдээд энэ дээр 15 минут дээр ингэж ирэх юм бол бид нар эндээс
одоо short орж одоо pullback арилжааг 4 цагийн pullback арилжааг те pullback арилжааг барьж аваад одоо 4 цагийн сонирхлын цэг дээр ирэнгүүт 4 цагийн сонирхлын цэг дээр бас 15 минут ирэхээ хүлээгээд одоо импульс хөдөлгөөнийг барьдаг штэ. Тэгэнгүүт хэрвээ 15 минут дээр эргээгүй бол бид нар бол эзэж яахгүй гэсэн үг. Арилжаанд орохгүй гэсэн үг. Short арилжаанд орохгүй гэсэн үг. Тэгэнгүүт ийм байдаг. Одоо бас чухал. Одоо агсан шатны зүйл заах гэж байна. Энэ бол бас маш чухал. Одоо бидний бид нар market structure гэдээ үзээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт эн чинь бол юу байдгийг. Market structure бол liquidity болгож ашиглагддаг байхгүй. Яагаад гэх юм бол энэ market structure чинь энэ дээр бол одоо маш олон одоо арилжаачд бол энэ дээр double top үүсчлээ гэл те. Жишээ нь энэ дээр бол sell арилжаанд ороход бэлдээд байж байгаа. Тэгэхээр тэд нар тэр арилжаач чинь бол энэ дээр байгаа учраас энэ дээр бас одоо buy stop гэл те. Энэ дээр бол энэ задрангууд нь одоо худалдан авах захиалга өгөхгүй бэлдээд байж байгаа хүмүүс байна шүү дээ. Одоо энэ бол маркет одоо бидний одоо 4 цаг дээр ингээд 4 цаг дээр одоо энэ бол одоо бидний хувьд liquidity болж ашиг. Одоо энэ 4 цагийн одоо сонирхлын цэг гэдээ ойлгож байгаа. Тэгэхээр хааш бол энэ 4 цаг дээр ирлээ. Энэ бол маш их liquidity байгаа. Залуусаа liquidity байгаа. Тэнгүүд энэ дээр яачингууд бид нар ингээд эренгүүт нь short арилжаанд орчиж болно. Тэ 4 цагийн одоо сонирхлын цэг яалаа. Жишээ нь энэ дээр бол 1 минут дээр иргэсэн ч одоо тий одоо барьж аваад богино хугацаанд дээр барьж аваад арилжиж болно. Гэхдээ арай эрсдэлтэй л дээ. Ер нь бол. Гэхдээ 4 цаг дээр иргэж ийн гэдэг бол энэ маш их liquidity энэ дээр байгаа шүү залуусаа. Liquidity энэ дээр байгаа. Тэгэхээр энэ одоо та нар харж ирсэн бол 4 цаг дээр ингээд та нар зөндөө тохиолдчихсэн байна. 4 цаг дээр ингээд шууд week үсгчэл унаад идэг шүү дээ тий. Зарим тохиолдолд week үсгчэл 15 минут дээр ингээд эргэлгүүгээр 15 минут руу ингээд шилжүүлээд харангуут эргэлгүүгээр нэгсэндөө week үсгчэл тий. Нэг ганц ингээд week татаад одоо тий лан үзүр татчаад candle үсээд ингээд явцсан байдаг шүү дээ. Яагаад тэгж яваад байна гэдэг чинь энэ чинь liquidity байхгүй залуусаа. 4 цагийн liquidity гэдэг чинь маш том байхгүй юу? Тэгэхээр 4 цаг дээр liquidity үүсгэсэн бол хэдүүлээ шууд одоо 5 минут ч юм уу тий шилжээд одоо change of character хараад short орж болно. Short орж болно. Тэгэхдээ одоо жишээ нь тэгэхдээ одоо бид нар юу руу онлох вэ? Залуусаа. Энэ бол маш чухал шүү залуусаа. Бид нар юу руу одоо эндээс 5 минут дээр орлоо гэж бодъё. 5 минут дээр орлоо гэж бодъё. Liquidity хамагдсан гэж бодоод. Short орлоо гэж бодъё. Тэнгүүд бид нар юу руу одоо өнөөдрийн хичээлээс үзсэн шүү дээ одоо. Юу руу одоо таргетлах вэ? Одоо бид нар өмнөх хичээлүүд дээр ч гэсэн үзчихсэн. Одоо саяны хичээлүүд дээр үзсэн. Саяны хичээл дээр үзсэн. Одоо юу? Одоо бидний одоо таргет хаана вэ? Одоо бид нар эндээс амжилттай short арилжаанд орчлоо. 5 минут ч юм уу, 1 минутаар ч юм уу change of character хараад юу руу онлох вэ? Таргет хаана вэ? Liquidity рүү. Баланс үгүй. Биш. Залуусаа. Биш. Юу руу онлох вэ? Одоо жишээ нь энэ Liquidity рүү онлох. энд одоо жишээ нь жижиг цаг дээр ч гэсэн ингэж байгаа шүү дээ. Юу одоо 4 цаг дээр ингэж юунод байгаа шүү дээ. Ингэ явцсан байл. За тэнгууд юу руу онлох вэ одоо? Таргет хаана тавьж өгөх вэ? За энд бол одоо ингэ үби байгаа. Order block байгаа. За order block энд байгаа. За order block ингэ байгаа. За аль нь руу одоо таргетлах вэ бид нар? Одоо юу руу таргетлах вэ? За энэ хоёроос өөр байж болно шүү. Сонголт хийж болно шүү. Яг хаана одоо бид нар таргетаа тавьж өгөх вэ? Одоо эндээс бид нар жижиг цаг дээр ингээд short арилж айгүй наривчлалтай бариад авчлаа. 5 минут дээр бариад авчлаа. Бидний анхны таргет хаана байх вэ? Анхны таргет хаана байх вэ? Imbalance. За, гана зүг хариуллаа. Гана. За, MMR зүг хариул. За, энэ шүү залуусаа. Энэ 4 цагийн энэ range liquidity шүү залуусаа. Өнөөдрийн эцэг хичээл шүү дээ. Бид нар яасан? Энэ дэр хаш энийг хамаад өсчих магадaltaй гэж ирсэн шүү дээ, тий? Тийм учраас бид нар энэ дэр тааргатлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр та нар одоо ямар нэгэн байдлаар энэ дээр ирээд
өсчингүүд гайхаад сонирхлын цэг дээр ирээгүй болохоор яачлаа гэдэг. Энэ бол liquidity юм байгаа учраас энийг хамчиж байгаа. Учраас энд хүрэх юм бол шууд залуусаа. Эндээс ийм наривчлалтай арилжийг барьж авч чадсан болов 5 минут дээр барьж авч чадсан болов 1 минут дээр наривчлалтай арилж байгаа барьж авч чадсан болов ихэнх ашиг авах цэг чинь энэ шүү залуусаа. Энд угаасаа та нар хаахад бол хангалттай ашиг авчна. За дараагийн одоо энэ дэр хуваагаад авчлаа гэж дараагийн ашиг авах цэг чи хаана ижлэх вэ? Зураарай. Зөв. Энэ зурцаг юм нь хаана энд үйж болно те. Бидний энд үйж болно. Энд ирэхэд бид нар зарим ашиг авч авч болно. За дараагийнх нь энэ зэг байна те. За тэгээд ихэнх ашиг авал энэ 4 цагийн ордер блок төр ч юм уу аваад авчиж болно гэсэн. Яг гэвэл хааш бол энэ дээр ирээд энэ биш шүү залуус энэ биш. Энэ бол break of structure бас үүсгэж гисэн байгаа тийм энэ бол break of structure-ыг үүсгэж гисэн байгаа. Тэгэхээр энэ бол эвдэгдэхгүй энэ дэр ингээд өсчих боломжтой. Тэгэхээр энд дунд байгаа энэ range liquidity буюу range дотор байгаа liquidity буюу одоо inducement гэж миний яриад байсан. Өнөөдрийн сэдвүүдээр target-ыг бол та нар өгсдөө шүү тийм target буюу ашиг авах цэг. Ойлгомжтой залуус. Энэ бол маш чухал шүү. Би бол энийг байнга ашигладаг. Тэгэхээр та нарт бол маш хэрэгтэй болж чадна гэж бодож байна. За ойлгомжтой залуусаа. Би бас гүнзгий шатны хичээл зааж өглөө шүү та нарт. За. Таалагдсан уу өнөөдөр хичээл? Таалагдлаа гэнэ. За. Тэгэхээр та нарт гол яриад байгаа юм одоо энэ дунд байгаа энэ range одоо энэ том range дотор биш үү те энэ том range дотор. Тэгэхээр энэ дунд байгаа одоо ийм одоо range жижиг range-үүд үүсгэсэн те жижиг range-үүд ч юм уу те хар candle үүсгэж гисэн. Энэ дунд байгаа одоо юу гэдгийг энэ одоо юунууд ч юм биш те. Эдгэр чин энэ range-үүд чинь одоо энэ доотлын цэг нь бол liquidity болж ашиглагддаг учраас ханш бол ингээд өсчих боломжтой. Эсвэл ингээд өсчих боломжтой. Эсвэл энд ирээд энийг сэтгэлээд энд дор байгаа liquidity-г аваад өсчих боломжтой учраас та нарын таргет бол энд байх хэвээр. Тэгээд та нар бас яаж ашиглаж болох вэ? Оролтон дээр яаж ашиглаж болох вэ? Та нар эндээс short орсон бол эндээс short орч чадсан бол та нар hedge хийгээд хэрвээ энэ дээр одоо liquidity ягаад энэ сонирхлын цэг дээр ирэхээр бас эндээс hedge хийгээд эндээс buy арилжаанд орж болно шүү дээ. Тэнгүүд яах вэ? Та нар 1% хүртэл эрсдэлж байгаа шүү дээ. Аль нь ч явсыг та нар бүр маш их ашигтай гарах байхгүй юу? Энэ бол лич хитэн шүү залуусаа. За тэгээд өнөөдрийн хичээл энэ байлаа. Тэгээд та нар бас чатаар асуух зүйлээ байлаас асуугаарай. Залуусаа. За тэгээд энэ хичээлээ энэ хүрээд дуусгая. Амжилт хүсье залуусаа. Тэгээд хэдүүлээ бол удахгүй илээд ярилцаж бол чаднаа. Тэгээд өөрсдөө итгэлтэй